Сайн байцгаана уу эрхэм хүндэт эрдэмтэн багш нараа. Мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн төгсөгчдийн өмнөөс та бүхэнтэй мэдчилж байна. 1876 онд Александр Белл электрон утасны зохиогчийн эрхийг авснаар орчин цагийн харилцаа эхэлсэн гэдэг. Тэгвэл яг одоо таны үзэж байгаа дүрст мэдээллийг хадгалан дамжуулах их суурийг 1956 онд тавьжээ. Өнөө цагт соёлт нийгмийн иргэд бид мэдээллийн технологигээр амьдралаа төсөөлөхөд бэрх болсон. Энэ чүднээс та бүхэнтэй дараах сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна. Дараагийн 10 жил дэлхийд даяар нийт ажлын байрны 80% нь мэдээллийн технологийн ур чадвар шаарддаг болно. Оюутнуудын 30% нь лэптоп, ухаалаг утас, таблетын шалгалгүй 10 минутаас илүү явхад бэрхшээлтэй санагддаг гэжээ. 2009 оны намар 5 сая гаруй оюутны дунд явуулсан судалгаагаар Оюутнууд дор хаяж нэг онлайн курст хамрагддаг байна. сүүлийн 7 жилийн хугацаанд онлайн сургалтанд хамрагдагчдын тоо 19% өссөн бол уламжлалт сургалтын 2% нэмэгдэжээ. Оюутнууд сургалтын үйл явдлаа ашигладаг төхөөрөмжүүдэд E-reader 31%, суурин компьютер 65%, ухаалаг утас 37%, таблет 45%, лэптоп 85%-ийг эзэлдэг байна. оюутнуудын 54% нь хичээлийн явцад технологийн дэвшил ашиглахад оролцоо нэмэгдэнэ гэж үздэг. мөн тэдний 57% нь багш мэдээллийн нээлттэй их сурвалж болон баазыг ашиглаасаа гэж боддог гэжээ. Өнөөдөр Хөмөлгийн ухааны сургуулийн UNIMES файлын төвд 40 орчим англид 100 гаруй файл байдаг. Хөмөлгийн ухааны их сургуулийн Twitter хуудас одоогоор 400 орчим хүнийг дагуулж, Facebook хуудас нь 700 орчим хүн нэгдсэн байна. мөн зургийн санд мэдээлэл агуулсан 300 орчим зураг байгаа ба энэ хуудаст мэдээлэл оруулах бүрт ойролцоогоор 1500 орчим хүнд хүрдэг юм. Цаашид энэ тоо илүү нэмэгдэн гэдэгт бид мэдээж итгэлтэй байгаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон нийтийн хуудасуудад Монголоос гадна Америк нэгдсэн улс, Бүгд аймаг Солонгос улс, Итали, Герман гээд 20 гаруй орноос хандлт ирдэг байна. ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар 2015 он гэхэд Хэд даяар хүн төрөлхтнийг боловсруулахад 6.8 сая багш шаардлагатай гэжээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас тогтоосноор олон улсын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэдэг. Гэхдээ энэ өдөр улс бүрт өөр байдаг бөгөөд тооцож үзвэл дэлхийд дахид дэг жилийн 78 өдөрт багш нарын баяр тохиодог байна. Тэгвэл Монголын багш нар энэ жил 47 дахь баяраа тэмдэглэж байна. гэхдээ төгс өхөл 1272 онд Монгол улсын хөвгүүдийн сургууль байгуулагдаж дөрвөлжин бичиг зааж байсан гэдгээ. Харин орчин цагийн сургуулийг 1913 онд ерөнхий сайд Сайн ноён хаан Намнус сүрэн нийслэл хүрээнд дунд сургууль хэмээн байгуулж байжээ. Улмаар 1942 онд Монгол улсын их сургууль байгуулагдаж Үүнээс 37 жилийн дараа Хүмүүнлэгийн ухааны их сургууль их суурь тавьжээ. Энэ жил сургууль маань 34 нас хүрч байна. Тун удахгүй он баяраараа иргэн уулзцгаая. Та бүхэн баярын түүхий сайхан баярлалаа.